За өдрийн мэндийг өмнөх хичээлээр бидэд QM үзсэн байгаа тий. За QM бидэд ингэж цэл талсан байгаа. Энэ нь болохоор цэл тал. За тэгээд өмнөх хичээлээр QM-ийг ойлгохгүй болвол жижиг мөр ойлгохгүй. Тэгээд хамгийн эхлээд QM-ийнхаа нөхцөлийг бид нар ойлгох ёстой гэж байна тий. За нөхцөл гээд юу яриад байна гэхээр TP авах буюу зүйлийг одоо нөхцөл гэдэг. Ер нь нөхцлөө биелүүлчлээ, ажиллаа хийчлээ гэж. За энэ дээр ингээд shift хийгээд за ингээд ханш дэшээ өсөөд энд нэг толгой хийгээд доошоо орж ирээд liquidity үсгээд дэшээ гарч ирээд өмнөх оройгоо өвдөд толгой үсгээд доошоо орж ирээд энэ нөхдүүдийг авж байгаа тий нэг liquidity-г аваад shift хийгээд market structure хийгээд дэшээ гарч ирэхдээ энэ мөрнөөсөө ерөнхийдөө бол доошоо явгаа. За тэгээд энэ мөрийг бидэд олохын тулд энэ маань өөрөө тий аль эсвэл нэг доор байгаад идэг, аль эсвэл нэг дээр байгаа тийм ээ. За энэ дээр болохоор налууны 3 аль эсвэл энэ одоо QM нь өөрөө 15 минутаас дээш ингэж одоо чарт дээр ингэж үүсэж байгаа болвол энэ маань өөрөө яг энд явж байгаа яг энэ хөдөлгөөн дээр маань хүрэхгүй байх бас шалтгаан нь болохоор 1 минутан дээр өөрөө QM хийгээд явдаг. Аль эсвэл дээшээгээ толгоо хийгээд 1 минутан дээрээ бас юу гараад эцэнэ нэг мөрөө хийчээд дахиад толгоогоо хийчээд доороо яг мөрнөөсөө дахиад доошоо очдог. Дээшээгээ гарч ихдээ 3 лааны сетап энэ толгооны 3 лааны сетапнаас доошоо бас онцдог болохоор энэ мөрнөөс орох гэж одоо нэг бид эдийн SL-ийн энэ дээр тавигдахад магадгүй эн чинь 15 минут, 1 цаг, 2 цаг, 4 цаг дээр тийм ээ. Daily дээр, weekly дээр ч юм уу тий. Ингээд толгоон дээр нь тавья гэхээр боломжгүй байх үе байдаг. Тэр нь яагаад боломжгүй байдгүй вэ гэхээр энэ толгоон дээр нь тавихаар нөгөө бид эдийн дансны одоо юу хүрдгүү тийм ээ. Баг дансан дээр лото ингээд хөрүүлээд ороход рисклээд ороход одоо ингээд 100 пипний тий ингээд хараахан бид нар 100 пипний одоо столс одоо арилжаа хийж чадахгүй байдаг. За тэгээ алтны рейнж маань их том болцсон байгаа. Тэгэхээр нэг доотл нэг 30-аас 40 пип ч юм уу ингээд дээшээгээ юм уу аль эсвэл доороо хөрөхгүйгээр ингээд бас яваад идэг талтай. За ерөнхий сэл талдаа бол ер нь хөвчлэн илүү гараад идэг. Бай талдаа байх юм бол хөвчлэн дутуу байгаад идэг. Дутуу хүрдгүү байх юм тийм ээ. Яг мөрөн дээрээ. За тэгээд нөхцөл гээд ирээд байгаа. Бид эдийн нөхцөл гэдэг нь болохоор TP авах зүйл байгаа. За энэ одоо ингээд за ингэж вэж болно тийм ээ. За энэ маань өөрөө ингээд liquidity хаамчаад энэ чэнэ бид эдийн TP хаана авах вэ гэхээр энийг хэрвээ shift буюу чоч хийсэн гэж үзэх юм бол бид энийг эвдүүлжээж TP-г авдаг. За энэ болохоор бос хөдөлгөөн бол. За энийг болохоор бид нөхцөл гэж яриад байгаа. За энэ хүртэл бол бид энийг эвдүүлээд TP-г аваад ер нь бол энэ арилжаанаас гарах одоо арга зам хайгаад явна гэсэн үг. Аль эсвэл тренд нь үргэлжлээд явахаар бол бид ингээд доош нь барьцдаг. Ингээд доошоогоо барьцдаг. За энэ нөгөө налуу дагж одоо өсөлтийнхаа энэ юу мөрөнд ингээд барих гэдэг. За тэгэнгүүт энэ дээр одоо яг ярих юм бол бид өнөөдөр жижиг мөрний хичээл үзэж байгаа. За жижиг мөрний хичээл энэ дээр яагаад гарч ирсэн бэ гэхээр
Жижиг мөр гэдэг зүйл яагаад гарч ирсэн гэхээр энэ одоо ерөнхий бол эндээс орох гэж баахан эсэл тийм ээ 2 3 эсэл цохиулан барин байж ингээ арайчгүй юм. За нэг КМ-ийн хөдөлгөөнийг бариад авчлаа та. Тэ? 20 30 20 пипэн дээрээс цохиулаад 30 пипэн дээр тавьсан бол цохиулахгүй яах гэж гэл араас нь хөөцөлдөж чамаагүй ингээд орчиж байгаа. За оронгуутлаа бид типэгээ бос хийх гэж авах гад байдаг. Ягаад тэгэхээр энийг чоч хийсэн энэ бос хийх ёстой гэдэг зүйлийг бид нар толгоондоо ингээд суулгацсан. QM ингэж л ажилдаг гэдэг зүйлийг. Тэгсэн чинь тренд нь нөөрөө ингээд том цагаараа ингээд баян хөдөлгөөн энд зөвхөн ингээд нэг хайр цэг тогтоод энэ дээр хайр лөв цэг байдаг. Доовор. Хайр лөв. За тэгэнгүүт л энэ нөхөр ингээд ийшээгээ орж ирэхгүйгээр тийм ээ ийшээгээ ингээд бид эдийн ТП ингээд одоо бүр ийшээгээ харж исэн чинь бүр ийшээгээ ч ингээд нэг явах боломжгүй байгаад байдаг. За тэрэн дээр нөгөө жижиг мөр маань гарч ирж байгаа. За тэрэнд нь яадгүй гэхээр энд байгаа зүгээр дундын нөгөө нэг shift хөдөлгөөн чинь өөрөө shift биш юм аа. Энэ бол өөрөө индүүсгэн хөдөлгөөн юм аа. Доо бол энэ доор байгаа шүү дээ. Хайр лөв. Хайр энэ дээр л байгаа. Хайр лөв бол энд байгаа шүү дээ. Энэ бол зүгээр дундлын liquidity хөдөлгөөн юм аа. Энэ зүгээр liquidity амж байгаа дараагийн энэ бос хөдөлгөөн хийх хөдөлгөөн чинь өөрөө энэ толгой нь өөрөө дараагийн хайр лөв хийх төвшин болоод идэг байхгүй юу? Ер нь болох боломжтой бол. За тэгэхээр энэ өөрөө хайр лөв цэг тогтсон одоо болчингууд л энэ маань өөрөө ийшээгээ орж ирдэггүй. Наанаас нь буцаад идэг. Наанаас нь буцаад ханш тэгээд дээшээгээ ингээд импульс хөдөлгөөн явж идэг. За энэ дээр жижиг мөр гарч ирж байгаа. За жижиг мөр нь өөрөө хаана байх вэ гэхээр өмнө нь нөгөө нэг shift хийгээд исэн бүс маань өөрөө буцаад жижиг мөрний бүс болчихсон. Жижиг мөр. За ингээд жижиг мөрний бүс болоод бид эдийн ТП-г авахгүй байгаад исэн шалтгаан нь байсан юм билээ. Тэгэд ер нь бол энэ дээр би нилээн олон удаа нөгөө нэг юугаа ТП-г авахгүйгээр энэ дээр баахан стоп авсан ч гэсэн буцаад миний арилжаа өөрөө амар ойрхон ирснээ ийм жоохон тутснаа тий. Эндээс ингэж явж жагаад за ингэ явж заашгүй дээ. ТП зохихондоо гэл за ингэ явчих юм болов гэсэн чинь энэ хавьяасаа буцаал хааш ингэж эндээсээ өсөөл брик юм завж. Энэ тэ юу болоод байна гэд. Ийм байх ёсгүй дээ гэл. Тэгээд би нөгөө нэг одоо яг энэ ойсон цэгээс нь ерөнхийдөө би юу яасан гэсэн үг. Ойсон цэг болгоноос нь ийш нь ингэ татаж утсан. Хөндлөн зүүн тийш нь. Бид одоо яг энэ өмнөх түүхэн байгаа шүү дээ. Энэ яг ямар бүсээс байгаад байна, яагаад байна гэдэг дээр маш их цаг хугацаа зарцуул. За тэгээд бүр ингэж явах ч удаа байсан. Ингээд тий. За энэ дээр байсан болвол энэ маань өөрөө энэ дээр л байсан. Энэ дээр. Бүр ингэж байсан ч удаа байгаа. Бүр ингэж. Тэгэх юм болвол энэ маань энэ дээр байж байгаа бол энэ маань энэ дээр л гэсэн нөгөө shift хөдөлгөөн маань энэ дээр л гэсэн. За тэгэнгүүт л энэ маань өөрөө бос хийх хөдөлгөөн биш юм аа. Үндсэн хөдөлгөөн баян алтны рейнж том одоо алтны рейнж маань өөрөө том хөдөлгөөд байгаа. Тэгэнгүүт л нэг 1000 пипний ч юм уу те нэг ийм уналт ороод ирэнгүүт л за батарааны доошоо орж ирлээ дээ. Ингээл дахиад ингээл ороод ирэнгүүт л за энийг
босс хийгээд гоё явах нь гэсэн чинь л наана нэг юм тулаал ингээд эргүүлээд байсан хан шиг. Яг энэ тулаад эргүүлээд байгаа ханшийн маань цэг маань өөрөө трендийн одоо импульс хөдөлгөөний эхлэл нь байгаад. Импульс хөдөлгөөний эхлэл байгаа. Таарж байгаа бол яг импульс хөдөлгөөний эхлэл байна. Тэгэхээр энэ толгойтой хөөцөлдөх биш. Энэ дээр байгаа нэг өмнө shift хийсэн нөхрөөсөө л дэмжлэг аваад одоо нэг хөдөлгөөн орж ирээд одоо correction хөдөлгөөн орж ирээд нэг импульс хөдөл pullback хөдөлгөөнөөс нь яг трендийн одоо нэг pullback-ийн төгсгөлөөс нь л ерөнхийдөө бидэд суугаад дараагийн импульс хөдөлгөөний бүтэн бариад авъя гэсэн л яг анх тийм санаа орж ирсэн. Тэгэд энэ дээр би өөрөө 500 пипний челленж буюу 20 пипнээс давластаа 500 пипний челленж өөрөө бас гаргаж ирж ирсэн яг энэ сетапаараа. Тэгээ ерөнхийдөө бол айгүй тийм амжилттай ер нь бол ингээд болж ирсэн. Тэгээд хамгийн анхны нөгөө нэг би хэлжсэн те нөгөө нэг алт яг тийм амар хөдөлгөөсөө яг өмнөх нь би нөгөө нэг яг 500 пипний хөдөлгөөнийг Lunax-ийн сервер Discord-н дээр жижиг мөрөөрөө би ингээд бай ороод ингээд 500 пипний хөдөлгөөн барьчлаа гэд ярьжсэн. Тэгээд хүн болгоо яг энэ QMS доошоогоо унаад за ер нь бол Батараны доошоо явах хөдөлгөөн байна. За энэ хөдөлгөөн болвол ер нь бол ингээд энийг авах нь дээ гэд ингээд хүн болгоо ингээд харж исэн. Бүгдөө сэлтэйсэн. Би урдаас нь яг бай орчихсон. Яг эндээс бай ороод тэгсэн хүмүүс бүгдөө гайхаад чи юу хараад бай ороод байгаа. Наад чи ханш чинь ингэж амар унаад улаан ялга унж ахт чи яагаад бай ороод байгаа мраад байна. Тэгжсэн. Тэгэхээр би энэ миний жижиг мөр байгаа. Би нэг толгойг нэвдүүлнэ. Энэ толгойг нэвдүүлэхэд 500 пипний хөдөлгөөн байна. Оройн шууд 500 пипний хөдөлгөөн болсон. Оройн Нью-Йорк нэгдэл 500 пипний хөдөлгөөн болсон. Тэгээд хүмүүс бүгд ер нь бол фоморсон. Жижиг мөр чинь sorry. Хаана яадیں۔ Хаанаас яваад байгаа, яагаад байгаа, ийгээд байгаа ингээд. Тэгээ ерөнхийдөө бол ангийнхандаа бол зааж өгч ирсэн. Тэгээ паблик зааж өгч болохгүй гээд ер нь бол хэлж ийсэн. Пабликта зааж өгөхгүй байгаад. За тэгээд яг тэр хөдөлгөөн маань хаана юу байсан бэ гэх юм бол daily chart-н дээр харах юм бол нэг алт нэг амар унсан штэ. Амар унаад эндээс нэг амар унсан штэ. 2500 пип. Тэгээд би яг энэ дээр би вебинар хийжсэн аахгүй юу? Ханш яг энэ лайвд л явжсэн. Энэ дээр. Гэхдээ би яг энийг ингэж бодож байсан. Энэ дээр ханш shift хийсэн байгаа. Энэ дээр ханш ингэ shift хийсэн. Энэ дээр. Энэ дээр shift хийгээд энэ дээр ингээ мөр байсан тий. Тэгээ хүн болгон эндээс доошоо унана гэж боддог. Ер нь бол эндээс тэгээ ханш ингээд ороод ирсэн. Тэгэнгүүт л энийг хүмүүс юу гэж бодсон бэ гэхээр энийг индүүсэнд хийгээд ерөнхийдөө бол индүүсэнд хийгээд ийм QM байна. Энэ ийшээ явж байна. Энэ дээр боссийнэ гэж. За тэгсэн чинь би болохоор яг тэр үед вебинар орж ирсэн нэг 300-аад хүн байсан уу? Ямарс нэг 5-6 дэлгэцлээ дүүрэн ширэлцсэн байсан. Тэгээд тухайд ханш яг энд явж байхад нь би энэ ингээд бид эдийн хувьд бол ингээд бос хийх хөдөлгөөн бол биш ээ. Алтны юу бол одоо доп бол тий алтаа бол ийм бүлэш байгаа. Ийм бүлэш байгаа. Та яг алийг ивдүүл
ханш одоо тий эргэсэн гэж бодох юм бэ? Энд дэр бол эргэлзээтэй байгаа шүү. Энийг shift гэхээс илүүтэйгээр би энийг inducement гэж авч үзэж байна. Inducement гэж авч үзэж байгаа. Тэгээд энэ толгойг би higher low гэж үзэж байгаа. Дараагийн higher low төвшин юм. Higher low. Энэ дээр higher тогтооцсон байна. Энэ дээр higher low. Алт энэ хоёрын дунд л явж байна. Бидний дараагийн higher low төвшин одоо дараагийн нам орой юм уу, нам ёроол төвшин аль нь вэ гэдэг чухал байна. За та хэд болохоор яг энийг болохоор дараагийн одоо higher low төвшин буюу lower high төвшин буюу одоо ингээд ханшиг lower low хийгээд ингээд ерөнхийдөө тэрийн доошоо унгаана гэж бодоод байна. Энэ бол эргэлзээтэй. Ханш энийг эвдчихэж юм уу? Энийг эвдчихэж дараад нь шийдэ гаргана. Миний хувьд бол таамаглах юм бол энэ төвшин бол өөрөө дараагийн higher low төвшин байх боломжтой харагдаж байна гэж. Higher low төвшин боломжтой харагдаж байна. За яагаад би энийг ингэж байна гэхээр энд өмнө shift хийсэн нь өөрөө буцаага жижиг мөр болох боломжтой л гэж. Тэгээд эндээс би ерөнхийдөө ханшиг дэш өснө гэж ярьж ирсэн. Тэгээд ямар ч хэлсэн эхний ээлжинд энэ 1200 ppm те. Эхний ээлжинд энэ дээр бол TP-г ямарсан салгана. Тэгээд TP2 гэх юм бол ийшээгээ харнаа. Тэгээд TP3 бол дээшээгээ байна. Гэт ерөнхийдөө бол ярьж ирсэн. За тэгээ ханш бол ерөнхийдөө бол ингээд доошоо орж ирж байгаа нь ч гэсэн хийх ёстой юм хийгээд явж байгаа. Энд байгаа өмнө нь ханш яажсэн бэхээр энд байгаа бүхэлдээ импульс хөдөлгөөнийг дээшээгээ эндээс өсөж байгаа хөдөлгөөн энийг авч штэ тий. Аваад дараагийн хөдөлгөөн орж иж байгаа байхгүй. Дараагийн correction, дараагийн одоо хөдөлгөөн эхэлж байгаа гэсэн. Тэгвэл эндээс энэ хөдөлгөөнийг аваад дараагийн хөдөлгөөн эндээс эхэлж байгаа юм болол эндээс одоо ингэж эхэлж байгаа юм болол хаашаага зорилт хөдөлгөөн байх юм бэ гэхээр энэ нөхрийг л авч штэ тий. Өмнө нь энийг аваад доошоо унсан болол дараа нь ч гэсэн энэ нөхрийг аваад доошоо унжил байна тий. Liquidity хамчаал доошоо. Liquidity хамаад доошоо. За гэхдээ ерөнхий болвол энэ чинь л өөрөө нөгөө нэг энэ нь одоо тий higher low төвшин юм уу гэл дахиад нөгөө нэг ярина шүү дээ. Энэ одоо дараагийн нам орой юм уу? Тэ? Дахиад энийг эвдэх юм уу? Аль эсвэл энэ дээр ойжлоо шүү дээ. Энэ маань одоо дараагийн нам ёроол юм уу тий? Дараагийн higher low төвшин байх боломжтой юм уу? Дахиад энийг эвдэх юм уу? Ерөн зүгээр л энэ хоёрыг эвдчихэж л гарч ирнэ. Гэхдээ ерөнхийдөө миний ер нь ярьжсэн бол зөвл байгаад байгаа юм л. Энд shift хийсэн хөдөлгөөний бүсээс л ер нь бол дараагийн одоо импульс хөдөлгөөний эхлэл болчиход байгаа байхгүй. Pullback хөдөлгөөн орж ирээд импульс хөдөлгөөний эхлэл нь болоод дээшээ будчихж байгаа байхгүй ингээд. За тэгээд би сайн нөгөө ярьжсэн тийм ээ. 500 pp хөдөлгөөн анхны удаа барьж авчихсан ингээд. Тэрэн дээр хаана юу болж исэн бэ гэхээр нөхдүүд бүгд уртаас нөгөө нэг сэл орц ирсэн чинь аахгүй. Тэг яг энэ бидний харж байгаагаар бол энэ бүр төгсөхгүй юм байсан. За эндээс доош дээшээгээ гарч ирээд толгой хийгээд эндээ мөрөө ичт те мөрөө хийгээд liquidity-г үлдээчээд толгой хийгээд доошоо унаад энэ дээр shift хөдөлгөөн хийж чинь тийм ээ. Shift хөдөлгөөн хийгээд цагаа дээшээ гарч ирээд энэ мөрнийхөө бүснээс доошоо унана гэд манайд энэ чинээс бүгд сэлэрсэн. Тэгэд эндээс бас сэлтэйсэн. Эндээс.
Эндээс сэлдсэн. За тэгэнгүүт л миний оролт хаана ирсэн бэ гэхээр юу хийчих. За хэдүүлийн нэг гоё зураад үзсэн. За миний оролт болохоор яасан бэ гэхээр дээшээ pullback гарч ирэн тийм ээ. За тэгээд shift хийсэн маань өөрөө мөр болно. Гээ ярьжсэн шүү дээ. За тэр маань болохоор энэ баг. Энэ shift хийгээд доош ороод ирсэн. За нэгэнтээ дээшээ алдчихлаа. Дээшээ гараад ирлээ. Буцаагаад pullback орж ирж байна. Эндээс нь тосоод авдаг байхгүй. Тэнгүүд лөгтөө эндээс сэлтэйсэн байхгүй. Тэгээд иймхэн ирчээл те. Тэгэл энэ дээр типинүүд нь байсан байхгүй. Бос хэлэх гээд. Тэгээ би бай орчлоо шүү гэд. Амар олол байсан паблик дээр. Тэгээд бай орчлоо шүү гэсэн чи юу араа бай ороод байгаа юм. Оо энэ жижиг мөр байна. Миний TP 500 pip байгаа. Энэ толгойг авахлахад 5. Тийм үү? Би энэ толгойг авах болнаа. Гарсах. Тэгсэн чинь л за чи юу яриад байгаа мэрэг. Тэгэл нөхдөө дээшгээ гараад гисэн чинь л оо энэ угаасаа мөрөө шалгах гэж л орж иж байгаа юм байна. За эндээс дахиад сэл гэлтэд орж. Дахиад сэлдэж байгаа гурдаас. Би ч гэсэн сэлчмээр л гэсэн. Яг үнэндээ нэг нөгөө сэлдэггүй л дээ бүргүүд. Би энийг энэ унана гэж би бодсон байхгүй яг эндээс доош унана. А гэхдээ энэ унахта би баяхаа хөдөлгөөнийг гаргаагүй заяа. Сэлдэн суугаагүй заяа. Би оролтоо нэмсэн. Хаанаас нэрсэн бэ гэхээр нөхдүүд эндээс сэлдэж яхад нь би баяхаа оролтыг хүлээж гисэн. Энэ дэр энэ жижиг мөрөн дээр. Энэ манаас жижиг мөр шүү дээ. Тэгэл эндээс ороод дараагийн хөдөлгөөн. Ингээл гарч ирсэн ерөөсөн. Тэгээ эн чинь яг оройн ингээл гарсан шүү дээ. Маргааш оройн. Тий 8 цагт ямар ч сан тий оройн 8 цаг. Тэгэл за анхны 500 пи гэл хүмүүс баяр хүргээ нэ. Тэгэл нөгөө жижиг мөр яад. Тэгэл ер нь яасан доо ер. Тэгээ ерөнхийдөө ингээ харах юм бол жижиг мөр бол нэг толгоо өгчих тийм ээ нэг ёроол өгчих. Би pullback-ийн хөдөлгөөнийг хүлээж байгаа л яг үндсэн хөдөлгөөн рүү л орчих. Тэгэхээр өмнө нь shift хийжсэн нөхөр маань өөрөө жижиг мөр болоод дээшээгээ трендийн эхлэл болоод яваад байгааз. Ингээд трендийн эхлэл болоод ингээд тийш явсан. За pullback-ийн хөдөлгөөн ч гэсэн ойлгомжтой жижиг мөр байгааз. Өмнө нь бид нар QM-ийг үзэхдээ энийг хэрэг өвдүүлээд эндээс орноо гэд байсан шүү дээ. Тэ shift хийлгээд эндээс орноо. Бид энэнийхээ өглийг эндээс орноо гэж. Тухайн үед бид нар одоо бид нар жижиг мөр гэдэг зүйлийг үзсэн болохоор бид нар энийг заавал shift хийлгээд халбгүйгээр эндээс орох боломжтой болчих. Жижиг мөрний хичээл үзчихэр тийм бааз. За тэгээд эндээс ч орж болж байна, эндээс ч орж байна. За тэгээд энэ маань бас дахиад трендing эхлэв. За яг энэ чартан дээр байгаа энийг ч гэсэн бас хэлтөө. Энэ ч гэсэн нөгөө нэг юу байсан тийм ээ. Бид эдийн огцом унсан хүчтэй унгаасан бүс цагаад GD болдог. Өмнөх толгоос илүүтэйгэр гэж ярьжсэн тийм ээ. Тэгээд энэ бол GD болоо. Жорноос нэг өмнөх юугаа хэлээд баттгаад шүү дээ. Та хэдийн тархинд нь солих.
Бидэд угаасаа дахиндаа солохгүй л болол 1000 яриулээд бол тий. Байнгын чарт хараад энэ яаж энэ яагаад ч л сайн. За тэгээ энэ бол явж гисэн ингэдэг. Дахиж ирээгүй шүү дээ. За тэгээд хэдүүлээ нөгөө нэг GD үзчихсэн шүү дээ. Тэгээ хаанч тэгээд эндээс нэг ингээд доош аваад энэ GD-нээс намаа тэгээд тий. А энэ GD-нээсээ орж чадахгүй болвол яах вэ гэд. Энэ дээр ямар price action бас авдаг вэ гэд манай Жак асуусан тий. А энэ дээр болохоор би яг ямар price action авсан бэ гэх юм бол жимөрөө л харсан. Энэ жимөрийг харсан. Бид жижигмөр үзээгүй байсан бол QM-ээр байсан бол ханш тийм ээ. Одоо энэ дээр ингээд мөр ижлээ тийм ээ. Энэ дээр мөр ижлээ шүү дээ. Тэгээд энэ дээр нэг юм юу ичээд энэ нөхрийг авах хэрэгтэй шүү дээ. Энийг эвдэх хэрэгтэй шүү дээ. Тэгээд доошоо орж ирэхэд нь бид эндээс нь ингээ суух хэрэгтэй тий. Тэгэд яадгүй гэхээр тэгж ажилуулдаг. Энийг эвдүүлдэг. Энэ хан шиг. Дээшээ гарч ирээд бид эдийн үтсэн мөрний бүснээс доошоо онж. Сэл талдаа ажил. Тааз болж өгөөд буцаагаад ийм мөр шидчихэж байгаа байхгүй юм. Гол нь нөгөө нэг юу маань өөрөө хүчтэй байна. Энэ бүс маань өөрөө хүчтэй байна. Тэ? Том цагийн all time high болох. Тэгээд ийм болно гэдэг. Тэгээ энэ дээр яг харах юм бол энэ толгойтой бид хөөцөлтөөгүй энэ мөрнөөсөө ороод энэ мөрнөөс ороход энэ бүс хөдөлгөөний эхлэл нь бас харагдаж байгааз. Эндээс ороход энэ толгойг авахд 1970 дэвтэй баг 2000 бит. Тэгээд дээшээ чи замбараг өрсөө. Тэгээд 5000 гаруй бит бичсэн шүү дээ. За тэгээд ер нь бол жижиг мөр аюу ойлгомжтой байгаас ингээ shift хийгээгүй болвол жижиг мөр shift хийсэн болвол QM л байгаад байгаа юм. А тэгээд ерөнхийн трендийн төгсгөлд ийм жижиг мөр болдог. Хөвчлэн бас. А тэгээд баг цаг дээр ч гэсэн бас их үсэд явдаг. Энэ бас өөрөө жижиг мөр болох боломжтой. Дээш pullback орж ирээд доошоо орж иж байгааз. Дөнгөт энэ маань болохоор жижиг мөр болох боломжтой байхгүй. Өмнөх энэ all time high үүсгээд нэг зогссон цэг биш үү те. 1112 pip доош унгаасан цэг биш. Тэгэхээр энэ бүс амар сонирхолтой баг. Хэрвээ дээшээ зэтлээ гараад ирэх юм бол доошогоо ороод ирэхэд энэ маань өөрөө чал болох боломжтой. Спорт болох боломжтой. Тэгээд дээшээгээ. Энэ бас жижиг мөр болох боломжтой. Тэгээд ийм GD мэдтэй байх юм бол бас гоё классик ажил. Мөр зөртөгөө байх. За энэ бол ойлгомжтой жижиг мөр байна. Энэ бол маш ойлгомжтой. Маш гоё цэмцгэр хүрсэн жижиг мөр. Энд дэр илүүчгүй дотоочгүй тий. Айгуу гоё. Хайс. За өөр хэдүүлээ жижиг мөрний фраз. За би яг өмнө нь нөгөө нэг яаж арилжээ хийжснээ л харуул. За ханш
өмнө нь хардаа ийм байсан байхгүй юу? За энийг бол бид хэд ингээд ер нь бол яг ингэж авч ер нь бол тийм ээ. Ингээ харах юм бол хамгийн доотлын ингээд жоохон өөр байдаг. Одоо яг нэг иймэрхүү хөдөлгөөн дээр. За энэ дээр энэ нөхөр яг яаж ажилласан бэ гэх юм бол би бас ингэж татчихсан байхгүй юу? Энийг ингэж татчих. Тэгээд энэ чинь 2 цаг байна те. 4 цаг. За ич. Энэ дээр ихлэ ярьчих идэл. Дараад нь тэрийг дахиад нэг ийм хөдөлгөөн байгаа заяа. Тэр нэгтээ баг цаг дээр 15 минут. За энэ дээр нь шүү дээ тий. Яг ямар жижиг мөр яаж ажиллах гэхээр хэдүүлээ ханш бидний өмнөх түүхэд бидэрт айгүй хэрэгтэй байдаг тийм ээ. Бид нар өмнөх түүхэн дээр ханшийг тодорхойлж дараагийн ханшийг таамагладаг тий. Хаашаа явах гэдэг нь яах гэдэг нь их гэдэг. Өмнөх ханшийнхаа одоо бүсийн тусламжтайгаар ханшаа тодорхойлдог шүү дээ. За өмнө тэгэхээр яаж исэн гэдэг нь чухал. За тэгэхээр энэ цэгийг болохоор нэг л удаа байгаад өмнө нь ханш өөрөө яаж исэн бэ гэхээр за энэ дээр нэг юм чухал нэг all time high хийгээд доошоо орж ирээд ингээд за тэгээд энэ all time high-асаа өөрөө дахиад нэг юм зүү татаад ингээд дээшээ гарч ирээд доошоо хүчтэй доотлээд дээшээ гарч ирээд тийм ээ доошоо орж ирэхдээ энд байгаа ханшаас ерөнхийдөө энэ маань өөрөө бас жижиг мөр болно л гэсэн. Яагаад жижиг мөр болоод байгаа юм гэхээр энэ нөхрийг эвдэг байхгүй тэгэл. Тэр би эндээс өмнө бас бай орж ирсэн байхгүй юу? Тэгэхээр хааш одоо ийм л байгаад ийм жижиг мөр ингээд нөхцлөө ингээд ерөнхийдөө биелүүлчихэд 100% энийг эвдснээрээ тэгээ дараагийн хөдөлгөөн орж ирж байна. За тэгэхээр энэ бүс өөрөө чухал байгаад байна л да. Энэ өөрөө энэ. За тэгээд энэ улаан бүсийг одоо доошоо сэтэлд ороод ирж байна. Доошоо сэтэлж орж ирээд за ерөнхий бидний хувьр бол нөгөө нэг shift хийчих чинь тийм ээ. За market structure эвдсэн болоо та гэгээд хүмүүс ер нь бол хард төрж ирсэн. Бид бол би энэ нөгөө нэг индусны хөдөлгөөн нөгөө нэг жижиг мөр ажиллах бодлоо тий. За энийг ингээ ямарсан татаад үз. Энэ лайнаа ингээ зээл. Ханш дэшээ гараад ирсэн хэрэг. Тэгээд ингээл рейнж дэсэн. Тэг хаанаас авах боломжтой бүсүүдээ ингээ тэмдэглэж ирсэн. Тэгээд энийг бас ингээ энэ өмнөх all time high-таа бас авах үзээд тэгээд ингээ татаад тэгээ ерөнхийдөө бол эндээс тооч эхэлж байгаад орж. За тэгээ энийг бол ер нь бол жижиг мөр гэдэг. Эндээс орох юм бол энийг л өвдөн шүү дээ. Эхний хэлж. Тэгээд цаашаага мэдээж нөгөө нэг тренд үргэлжлэн импульс хөдөлгөөний эхлэл рүү н орчод байгаа шүү дээ. За одоо хэдүүлээ юу яа зэ. Энийг заяа нүдэрээ цээжлээд яг энийг ингээд нүдээ цээжилж. Яг энэ фраз.
энд өмнө жижиг мөр болоод ингээд энэ нөхрийг аваад буцаагаад нөхцлөө дуусгачаад энэ нөхрийг авч индүүсмэд хийчээд тэгээд нэг толгой хийчээд буцаагаад нэг бэк рейнжлж байгаа доош ирэхдээ энд байгаа мөрнөөсөө явуулгүйгээр өмнө нь ойж ирсэн жижиг мөрний хаанчнаас тийшээ. За явахдаа энэ огцом явсан шүү. Амар огт. Ямарч ийм нэг заван хөтлөөг шулуухан амар яваад хинээ хэлж гэн шууд 1700 байна. За тэгээд зураглал нь бол нэг иймэрхүү та. Ийм тий. Нэг ийм зурвал та. Тэгээд дээшээ. За тэгээ яг энэ зураглал дараад нь дахиад автагдсан байхгүй. Гэхдээ бага цаг дээр 15 минут. Яг энэ зураглал. За хэдүүлээ яг энэ нүдэрээс ижилсэн болол хэдүүлээ харъя. Саяны зургалтаа төстэй байна уу? За энэ дээр яг яаж байгаа юм гэхээр за энийг доошоо shift хий тийм ээ. За энийг ингээд татчих. За энэ дээр хүрээг ууз. За өмнө нь яаж исэн бэ гэд эндээс харъя л тий. Бид эдийн яг саяны хардгаар энд жижигмөр болоод тийш явсан байна шүү. Энэ нөхөр нөхцлөө биелүүлсэн тийм ээ. Нөхцөл нь хаана биелэх юм? Энд дэр биелэн шүү. Энийг аваад тусна. Аль эсвэл тэрэнд хүчтэй байх. Тийм ээ. За энэ чинь өөрөө жижигмөр байна. Энэ жижиг. Өмнө жижигмөр болоод нөхцлөө биелүүлээд явж жагаад дараагийн хөдөлгөөн ингэ ороод ирсэн биз дээ. Тэнгүүд л энэ нөхрийг ингээд хойш нь татаад үзэхэд энэ дээр байж байгаа. За тэгээ паблик дээр чинь би яг энэ дээр ярилцсан. Миний зэлийг дөө баг шүргээлвсэн. За хэдүүл одоо чинээс хардаа жижиг мөрийг харъя. Дахиад жижиг. Энэ дээр. Энэ дээр хардаа энийг ивдэж байгаа. Доошоо. Клид ивдэж чинь дараа нь дахиад. Дараа нь бүр сайн ивдэж. Сайн ивдээд яасан. Чухал жижиг мөрөн дээр очсон. Тэгэд итгэл үнэмшил байх хэрэгтэй.
Энэ үнэхээр яг миний жижиг болохгүй. Энэ яг дараагийн ёроол мөн үү? За окей, үнэхээр мөн болвол энэ жижиг мөрнөөс орох уу гэдэг зүйл. За тэгээ хаанчин дээшээ гарч ирээд хамгийн анхны маркет гарч ирээ. Тэгээд маркет стратеgiгээ бүрдээд энэ байгаа жижиг бизнес нэг минут багтаа 3 минут. Эндээс ороод дараад нь энийг харж илээ. Энэ бас жижиг мөр байгааз. Тэгээ ерөнхийдөө энэ орж ирээд баг брикэн авангаа алдаал дэш. Тэгээ TP-г хаана гарч байгаа? 500 BP дээр л тавьчих. Өмнө энэ чарт амар огцсон явж ирсэн. Тэгсэн чинь өглөөс ирсэн. Бүмг. Огцсон явсан. Таа. Дөнгөж энд ирэхэд л 560 BP баг. За тэгэхээр хэдүүлээ эндээс юу ойлгох гэхээр ингээд хамгийн их унсан цэг тийм ээ, хамгийн их өссөн цэг тэрийг харах нь шүү дээ. Тэгээ өмнө нь жижиг мөр болж исэн прайс харах нь шүү дээ. Яагаад энэ weakness явахгүй байгаад? Энд яг яагаад хүрэхгүй байгаад? Магадгүй энэ ханш энэ дээр шалгаа явуулсан. Тэгэхээр энэ ханшийг шалгацсан бол энд бизнес байхгүй л байна. Дахиад ийшээгээ орж ирэхгүй байгаа шалтгаан нь юу? Энэ жижиг мөрний бүс өөрөө л өмнө нь сая 4 цаг дээр харуулсан тий. Ингээ явцсан байсан болохоор заавал энэ доошоо орж ирэхгүй байгаад. Хөтөдөө суулгахгүй л байгаа байхгүй. Ийшээгээ ороод ичих юм бол энэ чинь QM болоод нөхөд болгочих. Тийм үстэй. Амар гоё QM баг гэдэг. Ингээ тий. QM гэл ийшээгээ хүмүүс хүлээж иж болно шүү. Энийг зөндөө үлээсэн. Дөнгөж наан босч. Ийм зүйл байна. За тэгээ сэл талтаа нийтүүлээ бас харцгаая гэж. За ерөнхий сэл талдаа өмнө нь яаж исэн бэ гэхээр ер нь жижиг мөрний сэл тал нөгөө трендийн бас л адилхан нээсэн. Тэр нь юу байсан бэ гэхээр ингээ харагдав. Энэ бүс. Уг нь бол энэ нөхрийг эвдэж ээж энэ чинь QM хийн шүү дээ. Тийм ээ. Ингэжээж ийшээ очих гээд. Тэгэхэд энэ наан нь буцчаад шалгачаад наан гэс шалгачаад доош унаад байгаа. Тэгээд дараагийн хөдөлгөөн ингэ шууд.
Тэгэхээр энэ болохоор ингээд жижигмөр болчих. Сэл талтай. Заавал энэ шивт хэлэх. Наам. Тэгээ энэ чинь доошоо ёстой сайхан. Нөө 2500 төлөвний. Манай хэцүүлээд. Сэл талтай бол тий. За тэгээд бас нэг ийм бас юм байдаг. Нэг ийм импульс хөдөлгөөн явж байна. Нэг ийм импульс хөдөлгөөн. Чухал. Тэгснээ доошоо ундаг. Тэгснээ дээшээ гараад ирдэг. Дээшээ гарч ирснээ дөнгөж доошоо орж ирснээ ингээд явчихдаг. Энэ дэр жижиг мөр. Тэгээд ихний ээлжин типи нэг энэ дээр салдаг. За хэдүүлээ чартан дээр харъя. Жингаал бай талын нэг тий. Сэл тал. Ханш одоо ингэж яваад эндээс нэг импульс хөдөлгөөн явсан байна тийм үү? За дараагийнх нь энэ толгой игээд эндээс нэг дараагийнх нь болохоор эндээс нэг импульс хөдөлгөөн явсан тий. За энэ ингээд дуусчлаа. Тэгээд доошоо. За одоо өсөж чинь ханш. Өсөөд дээшээ гараад ирэхдээ энэ нөхрийг авж гэн та. Ликвидити хамжинда тий. Энэ импульс хөдөлгөөний. За тэнгуэл одоо хэдүүлээ яг саяны юу харъя. Саяны нөгөө нэг чухал толгой өвдөд цагаа жижиг мөр болдог тийм ээ. Чухал толгой өвдөж байна. Ликвидити хамж байна. Эвдлээ. Чухал толгой эвдчихэнгүүтлээ доошоо унж байна. Унаад пулбэк дээшээ гарч. Пулбэк дээшээ гарч ирэхэд нь энийг баруун талд тавьчих. Ингээд рискийг шалгах. Энэ ихтэй ер нь жижигхэн л столс да. Харин айгүй жижигээс столс. Тэгэл типинийг нь одоо тий ихний шивт хөдөлгөөн гал дараагийнхаа мөр зүрнээс айж тий 350 бий та шүү дээ. Тэгэл энэ дэр эндээс санаж байгаа бол хэдүүлээ манай Жемнигийнхаа бидэд өглөө энэ чинь тэгээд типинийг бол энэ дээр сансан. Типинийг энэ дээр салаад типи 2 энэ дээр салаад типи 3 энэ дээр салаад
би өөр салаагүй бах ингээ хааш ингээ ороод ирсэн. Энд дээр паниктчихсан харагдав. Зөв юм уу юм бэ? Ийм хийрчээд ингээ дэшиг татаад явчихтаа гэж паниктсан. Лүмэн л юм да. За тэгэхээр саяны price action бас тий. Энэ бол бас л жижиг мөрнөөсөө л явж. Хийж доошоо орж ирээд тий. Кин хааш. Нэг тестовс жоохон томтол. Яг гой зэрхэн бол биш. Гэтэл энэ бүснээсээ доошоо унсaan гэж байна. Энэ болохоор бай талтай ингээд тестовс бас жоохон. Энэ нөхрийг тгсэн. За энэ үед чичээл орж илгүй яаж? Энэ минь бол яг л шалгасан. Pullback. 1 минутын дээр 50. 1 минутын дээр 50 дахгүй. Гурван чухал доо эвдэгдээд чухал импульс хөдөлгөөний толгойг хамсны дараа доошоо pullback орж ирээд доошоо унаад дээшээ гарч ирэхэд нь л энэ ч нөрөө жижиг мөрөөс. Ийм 2 3 төрөл жижиг мөрний price action байна. Тэг аюу гоё юм тийм үү гэт. За ер нь бол тэгсгээгээл үлээ. Сая ер нь бол тиймэрхүү байт юм. Байталдаа бас адилхан. Саяны price action ч liquidity хамчингуутлаа дээшээ гарч ирэхдээ pullback-ээс орч. Liquidity дөнгөж хамаал. Энэ бол ихтэй бас ойлгомжтой л хөдөлгөөн байна да. Доошоо чинь тий. Доошоо эвдээд нөөрөө юм чухал хөдөлгөөний зот тулсан цаг шүү дээ. Тулсж байгаа нь яаж байгаа? Хүмүүсүүд stops тавих боломжийг олгож байгаа. Энэ нөхөр энэ дээшээгээ тэгээ гарч ирсэн доошоо орж ихдээ энэ нөхдүүдийг бүгдийг нь зайлуурд. Тэгэхээр энэ доошоо shift хөдөлгөөн юм уу? Индусэнд байх юм бид хэдийн жижиг мөр болно. Хэд жижиг мөр болоод нөхцлөө авч. Уг нь л энийг эвдүүлж ээж гоё крем арах гэдэг тий. Жижиг мөр тэгэхээр ингээд shift хийхгүйгээр ингээд